хамгийн дотны үнчил хань байхгүй. Насаараа ханилна гэж суусан юм чинь тэгэл насаараа бит хоёр тэгэл бит хоёрыг одоо тэгэл үхэл салгана гэхээс өөр юу салгах. Хайртай гэж хэлээд яг дотор сэтгэлдээ хайртайг мэдээж бодоод яваад байгаа шүү дээ. Тий. Тийм сэтгэлтэй байвал таны нүүлгэл чинь үргэлжлэл ажил бүтээл хэд юм хийгдээл гэл явна гэсэн үг. Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4-р өвгийн малчин аймгийн аварга малчин Төмөрбаатар гэдэг хүн байна да. Тэгээд бид хоёрын амьдрал ингэдэ яаж нийлсэн бэ гэхээр бид хоёр манай хань зүүл суманд 9 зүүл сумын Хоттой Хөтгөл ангийн дараа Гардна гэдэг айлын охин хаяа ирж очдөг би эндээ буудаг. Тэгээ бид хоёр ерөнхийдөө яав энэ манай хань миний сэтгэлд таармар юм шиг бас миний амьдралд хань боломор юм байна гэж бодоод. Тэгээд энэ айлын хүргэн болж хэлсэн дээ ерөнхийдөө тэгээд. Анхлаа бод цацхад нь юуч бодгүй сүүлдээ тэгээ сэтгэлээ илчлэхээр нь тэгэл надад хайртай болж дэлгэсэн сэтгэлтэй болоо. Тэгэл хоёулаа бол би зөвшөөрсөн л дөө. Яг ч манай аав чинь энэ хүнийг ингээ манай бат тэгээд ингээ уулзаад байхдаа юу сүнэхээр дургуулаагүй. Тэрээс бол өөр хүнгээ лав тэгээд гүйт инээд тэгэхээс яахс ихсэ гэж аашдаг гэсэн. Тэр нь тийм энэ 50 татна айрхон тэгтгэл байсан. Манай хань ярьж идэв тийм аав ээжээсээ чамайг ирэхэд өндөө миний зөвөөс тэр юм энэ чи юм байна. Тий хүн чинь тийм байна гэж өндөө тэр тал юм өстой хэлээгүй шүү. Ёстой тий өөр чимээгүй л байсан юм даа гэж ярьдаг. Тэгэхээр манай аав ээжийн сэтгэлд асал таарсан болоод Хормоо хонтог саналгүй яах вэ? 10 сарын 4-нд хормоо исэн. Тэгээ энэ хүн 10 сарын 4-ний өглөө 11 цагт ирнэ гэж манай маав хэлээ. Одоо тэр үед намайг гэрж энийг авч явах үед айлын гадаж нэг яавал байна. Түүнээс өөр унаа морь малал байна уу гэсэн ер нь тэгэл унаа туулга их ховорхон байсан үе шүү дээ. Тэгээд энэ үг бас нэг яавтай хүн гуугаад би өөрөө нэг яавтай хоёр яавтай ингээл юм ханыхаа аваад тэгэл авч ирсэн юм байгаа мó тэгэл өглөө эрт ирэх байх гээл миний хань эрт явах байх гээл тэгэл харсан шиг байгаа. Ороо талаар за миний хань яагаад ирсэнгөө арай болчихж байгаа юм шиг байгаа гээл тийм сэтгэл бас миний ханд бас төрсөн шиг үлээ заа. Тэр гам тэр их сэтгэл санаа их гардаггүй бас 11 цагийн үед ирнэ гэж бодчихсон чи аав чи яагаад ирэхгүй нөгөө хөдөөний усууч яах вэ нөгөө олбог модод ирсээ 5 гонгаа засаална хүлээгээл байгаа чи тэр чи нөгөө мар цаг юм болчихлаа яаж байна. Тий. Тэгээ хүлээгээл байгаа чи тэгсэн чи 11 өнгөрлөө байдгүй 12 өнгөрлөө байдгүй тэгээд 1 цаг 2 цагийн үед одоо авахаа болцсон юм байгаа. Би ч ах нөгөө сахалтгаа голцоороо тий. Сахалтгаа айлд очивол нөгөө үеийнхээ усуудтай дэмий яриад байгаа. Араа 5 цаг болсон чинь хөө нөгөө усууч ирсэн дуудаад байна. Хордлоо. Тэгээд аав ээж хоёр намайг гаргаж өгөх тэгэл аваа. Тэгээ яг би чи нөгөө нэг чамдаа тавцаа аваад тэгэл идээд очиж байгаа юм чи. Яг ингээл анх ингээл хөдөөний өмнөдөө ингээл гэрлээ. Яг тэгэл нөгөө их цас ороод хүүтэн яахтай явахад бас сэтгэл юм бодогддог юм лээ. Би одоо нэр яаж юм хөдөөний амьдрал басах юм бол гэж бодож исэн. миний ханы сэтгэл үнэхээр сайхан сэтгэлтэй. Ажилсаг хичээнгүй, бие биенээ хайрладаг. Амьдралыг хүн шиг сайхан амьдрий гэсэн сэтгэл дандаа гаргадаг болох энэ сэтгэл нүндээ хайр дандаа хурж явдаг тийм сэтгэлтэй байна. Миний нөхрийн хамгийн хүндэлдэг чанар бол хөдөлмөрч их юм их шуурхай өөрийнхөө шулуун
ерөөсө тэг гэвэл яг өөрөө тэрийг хийн. Тэгэл ерөөсө их хурдан шаламгай. Тийм хөдөлмөрч болохоор л би бас хайрлаж явдیں۔ Да. Хоёр үеийнхаа ингээд нэг дутагдлыг ойлгодог. Тийм тэмцэж л хүний хайр бий болох байх таа л гэж бодож байна. Хэрвээ би одоо уурлахад миний хань бол нэг дуугардаг. Хань минь уурлахад би нэг дуугараад байдаг. Тэгээ тэр уурласан хугацаа ерөнхийдөө их удаа үргэлжлэхгүй тэгсэгээл баахгүй болчтой. Тэгэл хэвэндээ орчдөг ерөнхийдөө. Хоёр би хөдөлж ижил хамтаа амьдрал болно шүү дээ тэр чинь. Тийм учраас одоо энэ залуучууд бол ерөөсөө хамтаа амьдралыг бол ерөөсөө адилхан л хөдөлмөрлж, адилхан л хоёулаа бүхэн амьдралын ард гарахыг л хамтын хөдөлмөр гэдэг гэж л би бодож явдсан шүү дээ. Тэрнээс бол нэг нь хийгээл нэг нь би тэхгүй ингэхгүй гэж уурлаад байвал тэр хамтын хөдөлмөр яаж болох юм бэ? Яг бид тэр чи хамт яваа толоорсоо бие биенийхээ сэтгэлийг одоо тэр нь болохгүй байна, тэр нь болж байна. Тэр бүгдийг нь бол авгаан нөхөр хоёр хоёулаа бүгд л бүх юм яг л зэрэг мэдэж мэдэрдэг л асуудал ерөөсөн. Тий. Одоо зовх ажил байна, жарах ажил бий ер нь тэгээд тэр бүгдийг л ерөнхийдөө тэнцвэх ерөнхийдөө ойлгоод хоёулаа тэгшхэн тэгэл амьдралыг ажлыг ер нь үргэлжлүүлээл тэр малчин хүн одоо яаж юу хийдэг вэ бүх юмаа л хийгээд амьдрал тэгж үргэлжлүүлж явдаг амьдралчтай ер нь. Одоо хүүхд нэмж гисэн тийм том нэмж. Тий манай том одоо юмч. Заахгүй гэсэн дуурай. Тийм ээ. Тийм л байна да. Онтрч. Ерөнхийдөө одоо Тунгуйд Мартин 8 гэж байна, төрсөн өдөр гэж байна. Одоо ер нь тийм өдөр бас мэддэг байсан. Одоо харин тэр чинь сайхан тэмдэглэдэг болсон бие бинийгаа ер нь баярлуулдаг. Одоо жишээ нь манай Март гэчил одоо миний хань өглөө эрт босоод галын түлээ цагийн чанаа өчгдөг юм уу. Тэр өдрөө ханаа хөдлөхгүй сайхан одоо юу л яан тэгэл тэр энэ бүгдийг хийгээд сайхан тэгж баярлуулж тэгж амрааж тэгж өстой гэж би боддог шүү дээ. Ер нь бид ирж ирнэ. Миний гарын хаалттай яхаа тэгэл нэг цөөвөн хийчдгийн тэгэл сайхан бүхэл махцах тиймэрхүү юм дуртай. Нарийн ширийн хоол бол би их тэрэндээ тоогоочийн хувьд л их таарах шүү дээ хоолголтойгоо гэдэг. Манай ханы дортой хоол гэвэл тэгэл ерөнхийдөө ногоо согоо одоо тэгэл нэг төв газрын маягийн хоол болон тэгэл манай хань их дортой шүү дээ ер нь. Миний ханы төрсөн өдөр чинь 1968 оны 4 сарын 3 төрж байсан. Одоо би хань жилдээ биелээ сайхан ингээд цагаасаар наадам ингээд ийм үеэр бол ханьтай бол сайхан дээл уралдаж дээл хувцсыг нэг сайхан ойж өгдөг хэн бэлгэл юм да. Би одоо твдэд өвгч гарч ирсэн. Тэр тэгээд баахан ширээ энэ төр засчихсан тий. Чи тэр өнөөдөр ямар өдрөнд тохиолдож ингээ хорим ордонд оров. Үгүй юм. Гоё. Гурван хүүтэй чи миний хүүхдүүд нэг нь доорхол юм биш аав чинь анхнаасаар ингээ аваад ирлээ шүү. Манай хамгийн том хүү эмч хийдэг. Хоёр хүү маань одоо аавыгаа уламжлан мал маллаж байгаа. Тэгээ одоо хоёр хүүгээ бас ирээдүйн залуу малчин нар ингээд одоо өөрснөөхөө өв уламжлалыг үлдээхээр ингээ малчин болгосон. Хайр гэдэг чинь хамгийн гол нь өөр хүүхдэл байд юм бэлээ. Өөр хүүхд чинь ингээ гараад ирэхээр хүнийг бас хайрладаг тийм сэтгэл бас их төрд юм лээ. Мөгшил ч юм уу тий. Өөр хүүхдээрээ бас бахархдаг юм л дээ. Хүнээ ханаа хайрлаж ийж өөр хүүхдээ хайрлана шүү дээ. Өөр хүүхдээ хайрлна. Энэ хань ч л бүх хайрыг л бэлгэлж байгаа үстэй. Анх ингээл хантайгаа суугаад анхныхаа хүүхдийг гаргахад л хэвээр хамгийн хөвгөлтэй, хамгийн хэвээр нэг нандин юм олдог юм шиг л хэвээр инээж хөөр баяр баясгал бүх юм л бий болдго юм лээ. Тэрийг л ерөөсөө хизээч мөч юунда мартдаггүй юм. Бороо Өөрөө ихтэй хайртай шүү, анжинтай хайртай шүү гэдэг юм тийм хэлдэггүй. хэлэлгүй яах юм. Ажил дээр энэ тэр тэгээд нэг баярлахаар за өстой хайр минь чи хайртай л байна шүү дээ шилэлэг чи ярьдаг шүү дээ. Тийм үү? Хэлдэггүй бол ярьчлаа шүү. Хайртай гэж хэлээд яг дотор сэтгэлдээ хайртайг мэдээж бодоод яваад байгаа шүү дээ. Тий. Тийм сэтгэлтэй байвал таны үйлдэл чинь Үргэлжлэл ажил бүтээл гэдэг юм хийгдээл гэл явна гэсэн л үг л. Тий. Малчин хүн ер нь нотор нүүдлээ ихэд ер нь тэгэл ер нь
Бүлтээч байна, бүлгүүч байна. Ерөнхийдөө тэгэл хайныхаа хүчинд бие биендээ төсөг болдог. Бас хүүхдүүд гэж гар хөлөг үзэр их мундаг тус дэмжлэг болж явдаг шүү дээ ерөнхийдөө. Хоёулаа ярилцаал тэгэл бүх юм ал хамт шийдэн шүү. Тэгэл хоёулаас бүх юмны төлөө зүтгэл ерөөсө эмэгтэй хүн хийхгүй гэх юм байхгүй шүү. Хамт шуургуулсан чил хоёулаа сөрөөл гарна. Хамт юу яасан чил хоёулаа бүгдийг л сүрж гарч ижил ийм эцсийн юм дүндэл хүрж байгаа шүү. Тэрнээс бол ганц хүн ингээл чи хий би хийхгүй гэл тачигнал хэрэлдэдэвэл ийм амьдралд хин хүрэхгүй шүү. Ингээл одоо бороо усанд ороод өөрөө ганцаар ирэх хахт нь араас нь явчих гол гам чи өөрөө. Тэгэхээр чи төрж иж битээ яваараа чигээ захиад гам чи. Тэгэл тисэхгүй заримдаа хүлээгээ сууж ш. Тэгэл тисэл хүлээгээл хийж байгаа юм чи тэр чинь орж ирэхдээ тэгэл сайхан халуун хоол цайтай угтж байгаа юм чи. За миний хөгш ингээ цайгаа уу. Миний найз хоолоо ид халуун гэл тэгэл угтж байгаа юм чи. Тэгэл өөрөө зурж гараал нөгөө урууцсан малын хараал зогсож байгаа юм чи. Хамгийн хэцүү бэрх гэдэг чинь бас нэг хүнд бас нэг хийсэд ирэхгүй хилээд ирэхгүй гэдэг өвчин байдаг. Би хүртэл одоо 19 онд гэр гинтгийн нэг юмнаас зочролд ороод тэгээ хэлгүй болоход миний ханил миний хажууд төвшид дулгаж бүх юмыг л зохицуулж биелүүлж өгсөнд үнэхээр баярлж явдаг шүү ханилтаа гэж хэлээ да. За сайн байна уу? Сайн байна уу? Танд энэ хүү цэцэг ингээд блум гэж цэцгийн дэлгүүрээс тоёртой ингээд өгч байгаа маа. Жагаал үсээд. За баярлалаа. Энийг танд. Баярлалаа. За баярлалаа. За мэдвэ. Уцаар чамаагүй тэгээд орооноос бавцаад ихдээ шүү дээ. Та хоёр ч та тэгээд гэрлэх өөрөхгүй яасан энэ төр гэдэг ч юм уу тийм. Жүжиглэхгүй байгаа. Яг амьд харилцаа. Юу чамд өгсөн шүү. Өгсөн. За. За баярлалаа.